За юу яцгаан дохон дээр юм нахаа мартсан байна. За юу яцгаан. Rusty байна. За өнөөдөр хэдүүлээс гой трейлерүүд үзсэн мэдээллүүд ярилцсанаа. Яа, дэлхийн аварга дуусгаж жагаад стрим хурдан хийж эхлэмээр санагдаж байгаа. За дэлхийн аварга үеэр мэдээж Valar Morghulis маань явна. House of the Dragon-ы бүх ангийг тусна ревю мэдээж ийн бүх үзүүрүүдэд гаргана мэдээж ойлгомжтой. Тэрнтэй холбоотой юмнуудыг одоо удахгүй трейлер үзэхээрээ бүр дэлгэрэнгүй яри. За тэгээд харамсалтай одоо юуны Steven Spielberg-ийн Disclosure Day за DCU-гийн Supergirl 2-ын үзүүрийг бол канселдсан байгаа. Харамсалтай гэхдээ окей. Өөр арга байсангүй. Нөгөөдг нь гэх юм бол нэг сонирхолтой юм. Одоо 6 сарын 10-нд Backrooms-ийн тусгай узрах гэж байгаа. Яг одоо би та хэдэд хуваалцах мэдээлэл нь яг нарийн мэдээлэл алга байна. Гэхдээ энэ дугаар энэ бичлэг гарахад гарцсан байна гэж найдаж хэрвээ гараагүй бол нэг өдрийн дараа ч юм уу портал цэг юмнаар ороод шалгаараа 5 сарын 10-нд Backrooms-ийн үзүүрийн захиалга бол ихэлсэн байх ёстой шүү. 6 сарын 6 мургаан гэхэд бол эхэлчих байх гэж бодож байна. Найдаж чинь угаасаа айгүй ойрхон байгаа учраас. За тэрнээс гадна бичлэг эвгүй утсан учраас бас ингээ апдейт хийгээ явчих те. За тэгээд юу Odyssey The Odyssey-ийн үзүүрийн тасалбар захиалга эхэлсэн явж байгаа. Та хэд мэн юугаа аваарай. Тасалбар аваарай. IMAX-аар шөнийн цоз руугаа. За Spider-Man-ы гуудахгүй зарлагдсан шүү. Spider-Man. За аимшигын кинонууд дээр шөнийн үзэр ч юм уу иймэрхүү үзэр хийвэл та хэдэд санаа сэтгэлд ер нь юу байна сэтгэлээ хуваалццгаагаарэ. Бидэд бас тэр талаас нь хичээж байна. Одоо Backrooms бол ихний нэг жишээ байгаа. За намар 10 сард Lanterns дуусангууд DCU-гийн шин яг бүр body horror харагдчихлаа шүү дээ. Clayface бас байгаа шүү. Ер нь бол тийм учраас хэдэд сонирхолтой юмнууд байгаа. За тэгээ өнөөдрийнхөө трейлерүүд рүү орцгоё. За House of the Dragon Season 3 юу яасан байгаа? Эцсийн сүүлчийн том трейлер гарсан байна. Үзэцгээе. Let's go. Стамерэн болно да одоо. Gullet, Battle of the Gullet. Энэ дайнаар дуусах баймшаа байлдаа. Энэ байлдаанаар ер нь бол 9-р анги одоо өрнөлн байхсан баггүй season 2-ын 9-р анги бол яг энэ тулаан байх байсан. Тэгээ энэ тулаан байлдааны дараагийн үйл явдал нь 2 дахь season-ы 10-р анги 10 ангитай дуусах хэрэгтэй байсан. Оригинал төлөвлөгөө нь. Тэгээд Warner Bros Discovery гэдэг David Zaslav гэдэг хэдэн том захирал CEO бүтгэгчнүүд нь явж орж ирээд хурдан гарга тэгээ 8 ангитай болгож хүчээр зохиолыг нэг юм сонин төгсгөл шиг болгож катлсан. Тэгээ season 2-ыг үзсэн хүмүүс би бол дуртай байхгүй юу? Гэхдээ нэг юм дутуу мэдрэмж өгөө дуусч байгааг бол ойлгоно. Тэрнтэй санал нэг байдаг. Тэрний гол шалтгаан уран бүтээлчд гэхээсээ илүү дээш удирдлагаас ирсэн шийдвэр бол байдгаа. За тэгэх юм болохоор George R. Martin болохоор Ryan Condal-тай өстө баг юугаа нэг үзэхгүй хэмжээний болцсон байгаа гэл ийм явал фэнүүд нь George-ийн талд ороод ингээл хуваагдал янз бүрийн болоолага. Би тэрэнд бол нэг сүртэй ач холбогдлохгүй байгаа. George R. Martin хичнээн мундаг зохиолч уран бүтээлч нь байлаа гэд телевизийн продюсер биш, найруулагч биш, телевизийн зохиолч биш шүү дээ. Тэ энэ project чинь тусдаа өөр хүн хариуцаад явж байгаа. Тэгээд яг суур бүтээлийг нь хүндлэх гол зохиолчийг хүндлэхгүй гэдэг нэг асуудал бол мэдээж өөр асуудал. Яг уран бүтээл тал дээр эцсийн бүтээл дээр надад тийм том асуудал бол байхгүй байгаа. Номны зохиолын өрнөлийн фэнүүд бол зарим нэг юм дээр жоохон зөрсөн юмнууд байгаа. Надад бол өөрчлөлтүүд нь одоогийн байдлаар нэг том асуудал болоог байна. Гэхдээ зарим нэг өөрчлөлтүүд бол одоо ирээдүйн зарим нэг өрнөж шийдэл зүйлүүдэд нөлөөлөхөөр өөрчлөлтүүд яалтчгүй байгаа. Тэрийг яаж хийдгүү гэдгийг надад сонирхолтой байна. Түүнээс автоматар шууд ингээд таалагтай болцсон юм бол байхгүй байгаа. Би бол амар фан хിവэрэ байгаа. За тэгээд трейлер үзье. Одоо амар их юм ярьслаа. Шууд үргэлжлүүлээд үзэж дуусчаад дундаас нь гүйлгээ. Turbulent times. Rhaenyra is coming. You are no longer safe here. Their defeat is written. We'll secure the city. Yeah. Without further bloodshed. Yeah. Queen has many dragons, Sure. but her subjects do not feel safe, nor should they. Yeah. See, you have been merciful. But the crown is a weight that crushes. You'll do things that spell death for all involved.
little by little. Bite by bite. We are exposing her as weak and unsuited to rule. My enemies have been allowed to muster their strength. She'll certainly fail. And we raise our own throne. In a war, all suffer. Yeah. Come so far, Yeah. and yet you still don't know who you are. Have you not betrayed your queen? Bring Aegon, the usurper, to me. Did I not warn you that you would come to this? Yeah. 6 сарын 22-наас эхлээд нийт өдөр болгоны 7 цагаас их найт плазагийн 5 давхар триллион лаунж дээр цуглаж үзэн шүү. Valar Morghulis шоу гарна. Бүх эпизодын ревю хийн. Бүх эпизодын ревю бичлэгийг триллион лаунж бас хамтарч бодлоо ажиллана. Ямар гоё байна. Тэжэр бүх юм нь бол мэдхгүй мэдээж research хэрэгтэй болно. Энэ хойд нутгаас ирсэн манай Stark-ийн нөхдүүд Stark-ийн хөгшин найтууд бас байх хэвээр. Энэ том тулаанууд амар, энэ Gallot-ийн тулаан бол хэвээр амар юм болно. Энэ Gallot-ийн тулаан бол амар юм болох хэвээр. Тэгээ энэ дээр айгу гоё юм баггүй те. Уусаа ном дээр ч байгаа гол юмнуудын нэг. Rhaenyra ер нь бол ингээд юуг бол King's Landing-ыг авчиж байгаа байхгүй. Тэгээд гол нь тэгээ авсан мөртлөө тэр эрх мэдэл нь ирсэн үгүй. Тэр ирсэн авсны хүрээнд ирж байгаа эрх мэдэл юм нь яг хүссэн зүйл нь мөн үү? Тэр авсан ирсэн одоо эрх мэдэл одоо юу гэдгийг энэ нөхцөлдөө өөрөө яг лидер нь байж чадахгүй үгүй юу? Тэгээ мэдээч нөгөө Aemond хэмээн одоо юу болж ийн яаж ийн гэд аюугүй олон юм мэдээж явна. За энэ нөхдүүд нөгөө Hugh Hammer нөхдүүд явж шít. За төхүүлээ жахаа ганц хоёр юм нэмж уншнаа. Гэтэ дэлхийн аврахтай үед одоо бас жоохон хэцүү л байх гэдэг шүү. Аавынх нь ор те. Зэнд ингээ хаусууд нөхдүүд Lannister харагдж байна. Tully те энэ бол яг та үндсэн айр маань бол Tully-гийн айран байгаа харагдаж байна ихэнх нь. Энэ модтой ч үлээ. За яг тэр үдний иймэрхүү юмнуудыг бүгдийг сайхан дэлгэрэнгүй ярина. Тэр үдний үзөрөө бол хийчээд бүгдийг гой дэлгэрэнгүй шүү дээ. За энэ ботчуудын хатан Bastard, Queen of Bastards. Тэ. За энэ ч өстой гоё юм болно да яа. Юун дээр House of the Dragon дээр нэг гоё юм ба. Үзүр болгон болгоны дараа нэг гоё тэмцээн явуулна. За тэгээд өдөр дээр ирээд үзүрээ дуусгасан хүмүүс донд гоё тэмцээн явна. Өдөр болгон дээр 8 ангитай шүү дээ, тий. 8 анги болгон дээр нэг гоё юм явна. Нэг юм гоё юм харуул. Энэ хараа. Энэ юу вэ гэхээр? Зя энэ хараа. House of the Dragon цуурлын гол үйл явдал мэдээж энэ донд бол болж байгаа. За чи камера шилжүүлээ. За камера шилжүүлсэн. Энийг хараа. Fire and Blood. House of the Dragon-ы хэсэг энд байгаа. House of the Dragon бол энэ номны бас нилээдгүү юу хэсэг гэж хэлж бол болно. Том хэсэг гэж хэлж бол болно. Үндсэн гэж бол хэлэхгүй л те. Энд чи мэдээж олон юм байгаа. За жишээ нь за би энэ ч наараа. Kristen Cole Aegon-ыг хаан болгож залгаж чинь Kingmaker наараа. За энэ яг тэр хэсэг нь. Aegon, Kristen Cole Aegon-ыг хаан. За энэ номыг 8 шигийг би өөрөө худалдаж авсан байгаа. Сая яг өөрөөсөө гаргаад авсан. За тэгээд 8 үзүр дээр 8 өөр хүнд 8 шагнал болгож өгнөө. Энийг бол яг тэнцээ ирээд үзэртээ оролцоод, хилцүүлэгтээ оролцоод, идэвхтэй сайхан оролцоод ирсэн. Заавал Game of Thrones-ын одоо юу гэдэг энэ ертөнцийг
амар мэддэг юм болгон дээр заавал асуулт хариулт өрөхгүй янз бүрээр шийднэ. Асуулт хариулт явах юм бол зөвхөн цуглаар явна, номоор явахгүй гэж бодож байна. Тийм. Гэтэ аль болох олон өөр янзаар одоо шинэ фэн ч гэсэн байж болно шүү дээ, тий. Заавал амар мэддэг хүнд давуу тал гаргахаар биш. Иймэрхүү юм бодож байгаа. Ямар ч бас 8/6 8-уулан дээр нь ном болвол одоо өөрийнхөө зүгээс giveaway хийх гэж байгаа шүү. За нэг л юм нэ. Тэр бол нэг юм. Тэрэн дээр нэмэгдээд гоо шагнал магал одоо merch-ууд бид нар гаргах гад бас олон хэмжээ давцаж байгаа учраас яг үннийг хэлэхэд зүгээр жоохон ачаал жоохон load ихтэй байна. Тэрийг manage хийж чадахгүй бол энэ бол миний л асуудал, миний л problem. Тэгээд чадна гэж найдаж чинь тэгээ гоё merchandise юмнууд гаргах гэж ажиллаж байгаа. За, House of the Dragon-ийн хувьд бол ийм байна. За, House of the Dragon гоё байна. За, дараагийнх нь. За, энэ Anne Hathaway-тэй өөр хинтэй байлаа. Нэг аим шиг кино байгаа. Трейлер өснө аим шиг юмсан. Өмнө нь трейлерыг үзлүү яалаа. Light last night. What weird light? Тийм, Ewan McGregor. The wind was blowing all crazy. Starbuck was freaked out and barking. Could have been Тийм. lights from a helicopter. Or a UFO? Байшингийнх нь Aliens. гадаа сонио авчин болоод байгаа тухай кино байсан шүү дээ. Энэ айгуу сонирхолтой сонин содан харагдчихсан. Water's not working. Looks like the whole neighborhood's lost power. The hell was that? Damn. We can't leave. I think that our neighborhood, our house, our whole street has moved. How the hell is that even possible? Yo, what the fuck? Хөршүүд бол бас гарах юм байна шүү дээ. Gather supplies. Grab anything you can use as a weapon. Цаг үеэр аялчуу, цаг хугацаагаар аялчуу эсвэл ер нь цаг хугацаагаар аялцсан болох гэдэг юм л да. We're gonna survive. God's not gonna let us die here. Greg, you only go to church at Christmas and now you're telling the kids God's looking out for us? What about the people who are out there getting eaten? Nice. Nice. Энэ өстө сонирхолтой харагдаад байна да. Дэвид Роберт Митчел аа. Тийм нэрийн төрөө санахгүй байсан юм. Дэвид Роберт Митчел аахгүй. Ко. Very cool. Гэснээс өнөөдөр трейлерыг үзэж бол ярилцахгүй. Гэхдээ миний айгу хайртай цуврал Silo-гийн маань season 3-ын трейлер finally гарсан. 7 сарын 3-наас гарч эхлэх юм байлээ. Миний бүр амар хайртай цуврал буцаж гарч эхлэх гэж жагаад тэсэн ядан хүлээж ин маш их баяртай байгаа. За энэ чи юу байла? A24-ийн teaser те. Let's go. What would have happened if I wasn't here? You see how this looks, right? At the end of the day, man must Ямар be held accountable. сонирхолтой хийцтэй трейлер үү те. Тэгээ трейлер юмыг ингээ үнэхээр креатив хийж чадах юм аа. Яг ганц A24 ч биш л те. Гэтэ A24 Neon 2 бол тэр маркетинг департамент те энэ трейлер мэйлэр одоо visual тэрэн дээр ажилтдаг энэ департамент бол нэр үнэхээр мундаг ажиллаж байгаа юм аа. Тэр хүмүүсийн доор ажиллаж үзэхийнсэн тэр уулзалт одоо brainstorm хийж байгаа те. Тэр одоо fly on the wall гэж ярьдаг шүү дээ. Хажууд нь ингээд ялаач сан дээр нь ялаач болтгоо баг болоод хараад сонсож яхахынсаа гэдэг шиг яг хажууд нь хог шүрдэж чамаагүй experience хийх хийсэн. Үнэхээр мундаг шүү. Ганц энэ нийс мэдээж биш гэхдээ ер нь бол. Decisions that he makes. Do you agree? To watch television? Pattinson. Well, there's something you should know. Нөгөө манай Superman дээр хин тоглолдог Jimmy Olsen тоглолдог залуу байна. I'm Chris Hansen.
Dayline NBC. Саяны цагдаа тоглолтог жүжигчин ч гэсэн бас айгүй олон жил нэг character actor гэдэг те юм нэмэлттэй одоо жижиг дөрүүдэд тоглоал яваад байдаг. And you're about to be a part Оо. of television history. Нэг тийм Truman Show vibe байна те. We're gonna be the #1 show on TV. Cool. Амар зөвүүн teaser байла. Wow. За энэ чи юу вэ? Onslaught бас A24. Okay, let's go. How long has it been here, Celeste? You need to get over your shit, soldier. I like it here. It's safe. Look, I got an emergency meeting. You're up, Mom. Адри Архоно те. No. It's a burrito. Eat a burrito with your hands. Like this. Quiet. Big bite. That's my bro. Адри Архоно. This is the second time that Black Hawk. Адри Архоно Bix Kalin баха те. Юм дээр Andor дээр тоглолдог шүү дээ. Амар гоё дүр байдаг. Адри Архоно анх би Narcos дээр үзчихсэн. Жижигхэн нэг дүр гэхдээ тэр жижигхэн экстра чаашамтай нэг эпизод дээр л гардаг дүр байдаг. Тэгээд ягаад үзсэн чинь аав нь Puerto Rico нөлөө Puerto Rico биш баха. Puerto Rico нөлөө эсвэл Барбадос биш. Юуны төв юу юм Хондурас хавцаа. Хондурас биш. Тэр хавцаа яг юунаас урагшаа Puerto Rico-с төв юу Америк хавцаа гаралтай дуучин байдаг аав нь. Тэгээ бүр тэр хавьдаа яваад латин ертөнцтэй бол амар алдартай дуучин юм бэлээ. Ямар Архоно байлаа. Тэгээ Адри Архоног анх мэдж авчихсан. Тэгээ тэрнээс хойш карьер нэгээл улам дээшлэл яваад байгаа. Ер нь бол айгу гоё жүжигчин. Has gone over us today. Айгу мундаг жүжигчин. Гоё жимхтэй. Гэтэ гол нь айгу мундаг жүжигчин. They're up to something in the desert north of here. Kind of secret base or some shit. Гэтэ энэ what the fuck is this movie? What you are witnessing here Энэ тийм зөвүүн mystery яваад байна те. is a human equivalent of a heat-seeking missile. What? Perfect soldier. Ooh. The fuck? Супер зэрэг юм уу те? Would you mind telling me what I'm up against tonight? We're set out to create an ideal Rebecca Hall. Бас гоё жүжигчин, хайртай жүжигчин, бас мундаг найруулагч болж байгаа. Болцсон. combatant. Адам Wingard гэ найруулагч нь Godzilla vs Kong-ыг найруулсан. Godzilla vs Kong дээр Rebecca Hall бас байдаг. Rebecca Hall ер нь орчин цагийн сүүлийн 10 гаруй жилийн хамгийн дутуу үнэлэгддэг жүжигчдийн нэг гэж бол би боддог. Айгу хайртай жүжигчин маань байгаа. The Town дээр айгу гоё байдаг. To be deployed against the domestic populace. These men are conditioned to kill until they are stopped. Do you have any practical advice for engagement? Use your best judgment. Cover our tracks. Don't be afraid. We're your government. Ooh. Go to your room. Get under the bed. Mama needs to get her guns. Ooh. Окей. Адри Архоно яаж холбогдох нь вэ? Оо. Алекс Феррейра харсан юм биш үү? Cover your ears. Why? I'm just gonna say a lot of bad words, okay? Cool. Wrong trailer park, motherfucker! Dan Stevens байгаа юм ба. Сая ерөөсө Dan Stevens-ийг хараг Michael Bean. Оо. Onslaught энэ яасан сонирхолтой project вэ? A24 илүү олон том project-ууд хийгээд байгаа. Тэрний нэг юу юм байна л да. Илүү төсөвтэй хийж байгаа project-уудын нэг нь те. Military facility цэргийн баазаас супер цэргүүд оргоцсон. Тэгээд трейлер паркта охинтойгоо яжсэн хуучин цэрэг эмэгтэй охиноо хамгаалах гал алдчихж байгаа тухай юм байна л да. Cool. Adam Wingard ч өөр юу хийсэн юм бэ харъя. Godzilla vs Kong хийсэн, Godzilla x Kong New Empire дажгүй. Death Note, Netflix-ийн Death Note. The Guest. Тэгээд Dan Stevens бас байгаа юм ба штэ. Энэ The Guest тайд үзэж байгааг бол энэ киног үзээр бүр амар зөвүүн, cool, гоё трейлер юу байгаа. Киного бүр айгүй гоё кино, амар сайн балер зөвүүн кино байгаа.
Dan Stevens гэдэг энэ жүжигчин би бас л түрүүний Rebecca Hall гэдэг шиг сүүлийн хэдэн жилийн миний бас айгүй хайртай гоё жүжигчин байгаа юм байна. Ер нь хамт ажилтдаг хэдийг аваад ороод ирж байгаа юм байна шүү дээ. Onslaught. Окей. Зохиолоо бол бичээгүй яг өөрөө бол найруулж байгаа юм байна. Simon Barrett гэж хүн зохиолыг бичиж байгаа. Seance гэж киноны VHS Your Next энтрийн зохиолыг бичсэн. Ер нь Adam Wingard-тай байн хамтарч ажилладаг юм байна шүү дээ. The Guest-ийн зохиолыг бичсэн юм байна. Cool. The Guest бол яалч амар гоё байсан. Азраилыг бичсэн юм биш үү? Би таад санаж нөө Бангкокт байхдаа өнгөрсөн жил 25 оны 2-3 сард энэ Азраил гэх киноны талаар ревю илүү эсвэл ярьлоо энэ талаар ярьлоо. Энэ хинтээ Самара Weaving-тэй энэ бүр айгүй зөвүүн гоё киноос надад бүр амар таалагдсан гоё кино байсан. Тэрний зохиолыг бичсэн юм биш үү? Nice. Энэ кино ер нь таалагдаад шүү. Onslaught. Манад одоо гарахгүй байх та тийм ээ 9 сарын 4-нд Америкт гарах нь байна. За дараагийнх нь Amazon MGM Studios How to Rob a Bank. Бас 9 сарын 4-нд юм шүү дээ. Саяны Onslaught-тай нэг өдөр нэлтэй юм. An audience. Rolling. Nicholas Hoult. Let me break some numbers down for you. Odds of owning your home, 4 out of 10. Odds of earning a 6-figure salary, Anna Sawai. 2 out of 10. But the success rate of armed robbery Саяны нөхч юм блэ? Comedian нөхөр. is 9 out of 10. David Leitch найруулж байгаа юм шиг шүү дээ. Энэ яасан гоё юу вэ те? Нөгөө нэг өмнө нь ийм кинонууд найруулж исэн гэдгийг ингэж гаргаж байгаас айгу гоё гаргаж. Энэ. Nice. Энэ бүр амар гоё интро шүү дээ. Let's make some content. Blue is for blanks. No one has to get hurt, all right? Энэ нөгөө The Penguin дээр тоглолтыг залуу шүү дээ. The Penguin амар гоёсэн те. Энэ каст гоё харагдчихээн. Тэгээ энэ банк ухдаг контент креаторуд юм уу? Банк ухдаг ютуберүүд аа. Банк ухдаг ютуберүүд ээ шүү өтер чи. Get hurt, all right? Pete Davidson. Oh shit. Oh, Golden Girls, all right. Welcome to our channel, How to Rob a Bank. Nice. 15 banks, 900 million views. Ooh. Making the FBI look like John C. Reilly. Congratulations. Here, for the college fund. we have a hacker. Zoe Kravitz. Use her. Reagan Gardner. I'm a little busy. You don't smell busy. That's incense. This program you created finds people that don't want to be found. I kind of got stuck in this rabbit hole trying to track down my ex, that double-dipping man-child. I'm over it. Seems like it. If you help us find these guys, we would drop all your charges. Shut up. I like them. They have like a whole Robin Hood thing going on. We have to give to like a real charity. Like OnlyFans is not a charity. There's just too much footage. Энэ кинолд сайн нэг ийм хэрэг болсон тэр нөгөө нэг бизнесийн мартчихжээ. Coffeezilla бичлэг хийжсэн юм аа. Ер нь ловер яваад 3-400 сая долларын ловер яваад Ponzi scheme баггүй ловерын scheme яваад. Тэгээд тэр ловераас нь болоод одоо ингээ нөгөө хэрэг мэрэг юм явж байгаа. Тэгээд тэр нөгөө нөхөр 300 сая долларын ловер хийсэн Алекс Хинчлийн гарав. Тэр нөхөр 300 сая долларын ловер хийгээд тэгээд одоо ингээ хэрэг мэрэг юмнууд явж байгаа. Тэгээд хэрвээ 100% буруутай ерөөхдөө тодорхойлоод эхэлсэн. Гэхдээ яг 100% ингээ шүүхээр тодорхойлоод ингэм бол нөгөө нэг юу яасан хохирогчдын мөнгө төгрөгийг буцаах болно шүү дээ. Тэгсэн чинь агуу нэг тийм юу юм явсан. Дахарамжтай ч юм уу сонирч юм нэг тийм явсан. Юу гэхээр нөхөр нэрээ цэвэрлэхийн тулд угаасаа юунд улс төрийн хоёр Америкийн нам руу хөрөнгө оруулалт мөнгө төгрөг хийсэн байна. Donation хийсэн тийм. Тэгсэн байгаа. Тэгээд тэрэн дээрээс гадна хид хідэн одоо нөгөө нэг юуны халамжийн янз бүрийн юм асамжийн энэ төр ингээд юм сан мангууд руу сайн үйлсийн сан мангууд руу мөнгө хийсэн байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь хэрвээ буруутай гэдэг нь шүүхээр тогтоод төлбөрөө буцааж өгөх шаардлагатай болоод процесс нь явах юм бол одоо юу яана гэдэг. Тэр нөгөө нэг сангуудаас нь мөнгүүд нь буцаагдах хэрэгтэй гэдэг. Тэгээ тэр нь амар харамсалтай нөгөө нэг хүүхд мөхтийн ч юм ингээл янз бүрийн сангууд бас цөөхөн хийдэ сан байсан. Тэгээ тэд нар нь мөнгөний зарцуулсан байдаг. Тэгээд чинь мөнгө олох боломж байхгүй. Тэгээ тэрийг буцааж өгөх хуулиар ингээд өрөх шаардлагатай болдог. Нэг тийм бас процесс яригдчихсэн аягүй сонирхолтой. Тэгээд энэ ч бас манай банк ухаж байгаа нөхдүүд улаан цайн YouTube дээрээ банк ухсан мөнгөөр хүн сайн санааны болгоод өгөн бол нөгөө нь бол яг үр дүнтэй авч бол чадахгүй л бах амьдрал дээр. Гэхдээ кино бол хамаагүй. Here for them not to have made a mistake. I'm telling you, we can find them. Whoa. I don't think you're a murderer. No, I'm not. Banks are. You know, they kill someone you love, they don't get a bullet. They get a bonus. I'm just doing my job.
Have you seen it? Son of a... They're gonna rob this bank because this one's personal. I don't worry about the ambitions of thieves. Ooh, Christian Slater. Woohoo, Christian Slater. Awesome. Амар жижигчин штэ. Didn't your bank just get bailed out and like screw over a lot of people? Just also kind of seems like thievery, no? Энэ саяны сэдв энэ сэдв айгуу чухал юм байхгүй юу? Жишээ нь 2008 оны эдийн засгийн хямрал Wall Street crash хийсэн шүү дээ. Яг би нарийн эдийн засгийн мэрэгчлэн биш болохоор мэдгүй зүгээр. Гэхдээ энгийн ойлголт яасан бэ гэхээр айгуу том банкнууд housing market дээр ингээд нөгөө юу яагаад Америк бет эцэг хөөсрүүлсэн. Тэгээ юмнуудын үнэ хөөсөж байгаанууд юм болно шүү дээ. Тэгээ унаад хямраад дампуурл явагдаад амар юм болохгүй. Стокууд нь crash-ыг унаад. Тэгээ яасан бэ гэхээр тэнцээс таад бүр илүү нарийн мэрэгжлийн мэддэг бод бүр гоё дэлгэрэнгүй юутай ойлгомжтой бичээр би зүгээр өөрийнхөө ойлголтоорч. Тэнгүүт тэнцэнээс яасан гэхээр хэрэглэгчид тохирж байгаа тийм үү банкнд мөнгө хадгалуулсан ч юм уу хувьцаа эзэмшижсэн ч юм уу whatever тийм. Тэнгүүт тэднийг хохируулангуудаа яасан гэхээр тэр хохирлыг нь ерөөсө барагдалаагаа мөртлөө засгийн газар нь том компаниуд бэлдэж болохгүй гэд Америкийн засгийн газар нь тэр банк болон нэлээд хэдэн том multi-billion dollar компаниудыг аварчиж байгаа байхгүй. Уулсан. Тэгээд тэгсэн мэт хохирогчдыг ерөөсөө яагаагүй. Тэгээд том байгууллага бэлдэж болдгоо capitalism. Тэгээд гэхдээ иргэд үйлчлүүлэгчид customer-ууд хохирж болдог. Иймэрхүү систем тэжээс амар олон хүмүүс гэр оронгуу болсон, мөнгөгүй болсон, хувьцаагүй болсон, банкгүй болсон, нэвшээ хадгаламжгүй болсон даа. Тэгээд энэ яг уу энэ кино тэрний тухай биш нь ойлгомжтой. Гэхдээ саяны энэ хэсэг point нь тэр. I love you guys. You finished what we started. They're making a point. The system's corrupt. Are we in a car chase? We just need to get there fast. Get out of the car! Is this how to rob a bank? Yeah. Yo, I love your show! Thanks for watching! YouTube руу да. Cops! Oh shit. Dude, you blew a stop sign! Nice. Cool. Энэ л өстө фан харагдаж шүү. Awesome. Гиснес энэ чи харагдаж байгаа бах те. Энэ дээр харагдаж байгаа. Яг энэ дээр харагдаж байгаа. Сая 2 сард 14 хоног Бангкок явж аялж бас амарчаад ирсэн. За тэр үедээ зүгээр бас байгаагүй бичлэг хийсэн. Яг 14 бүтэн өдөр байсны 13-т нь бичлэг хийсэн. Тэгээд тэжэнээс ингээд маш олон цагийн дүрсээс ингээд 5 цагийн влог болгож хийсэн байгаа шүү. Үзцгээгээрээ хуваагаад чамаагүй үзээрээ таалагдана гэж найдаж байна. Сонирхолтой байна гэж найдаж байна. Тэгээд аль болох олон төрлийн experience явах гэж хичээсэн. Мэдээж Бангкок амар нүсэр том хот амар глобал хот өчнөө хийж болох юм байгаа. Тэгээд бүгдийн cover хийгээг нь ойлгомжтой хийж болох activity янз бүр юм их те. Тэгээд дээрээс нь мэдээж тодорхой хэмжээний одоо амрах зорилготой байсан учраас байнгын бүр hardcore бас одоо аялаад иж чадаагүй. Гэхдээ still 5 цагийн контент гаргахаар хэмжээний болсон байна. Тэгээд таалагдана гэж найдаж байна. Үзцгээгээрэй. За дараагийн трейлер. Оо яя. Яя Абдул Матен the second гэж байна. Хоёрдугаар Яя Абдул Матен гэсэн үг. Марк Wahlberg. Action кино. Вай. Энд бүр амар юм ингэжсэн starts now гэсэн. Like what the fuck? Ингээд нөгөө нэг юм дата юун дээр суурилсан эхний хэдэн секундын өстой хүний анхаарлыг татах ёстой гэдэг нэг юм балаа юм яваад байдаг болцсон. Энэ юу Confederate flag вэ? The fuck? Agent Strider, why did you join the Bureau? I believe in justice, and I believe that Negroes have to be a part in getting it. True. Case after case, unsolved. KKK. Unsolved. Oh. I can do more than sit behind a desk. Giancarlo Esposito байсан уу юу сая? No one's talking to the FBI. Not willingly, that is. So what do you want to do? Something unorthodox. You will be partnered with someone tied to organized crime. Ooh. That's what the servicing just. Where the body's at, Eddie? I ain't telling you nothing. What the fuck are you supposed to be? My driver? Special Agent Wayne Strider, FBI.
Get the fuck out of here. Say hi, honey. Hi, honey. It's against protocol for me to join you in there. Time for you to leave my shop. You all right? Come here, let me ask you a question. I got it. Get out of the car. We're gonna have some fun with you tonight. You're right. That was fun. You shot a cop. Look around. There's no witness. There's no crime. Let's get out of here. Fucking starving. Let's go. I ain't got nothing to say to no authorities. Hey, we done yet? Who's this? That's my drive. Nice. I knocked some fucking heads around and I cracked the case. Making people disappear does not solve the problem. Turn the other cheek. That ain't really working, is it? To the devil I'm fine. They came for me. And my wife. What would you do? I kill them all. Enemy is necessary. Би бүр яг fact system гэж ярих гэсэн чи the system is when the system is broken гинэ. And this. One life, live it right now. By any means necessary. Can I get you some drinks? Coffee. How you take it? Black. Nice. Cool. It looks like Green Book with vengeance. Green Book хоёр Green Book harder. Green Book хоёр R-rated version. Гоё. Mean Book. Ёо, хүмүүс нэр татах юм. Яя Куклен тэ Яя гоё. Яя өстө гоё жүжигч чинь. Яя Абдул Матен. Тэр FBI-ийн даргын дүр тоглосон жүжигч чинь бас жоохон настай жүжигч шүү дээ. The Expanse тусаагүй гоё дүр тоглолдог. За үзүрийг хийж чадахгүй болсон. Гэхдээ би өөрөө бол маш одоо өндөр хүлээлттэй байгаа. Одоо Тэсяд үлээж байгаа хоёр киноныхоо трейлерүүдийг, сүүлийн трейлерүүдийг үзье. Би бол үзээгүй байгаа бас. Эхний реакшнууд гараад эхэлсэн байгаа. Юу нэ? Disclosure Day. Тэгээд юу болвол үнэхээр гоё байна гэсэн шүү. Заавал театрт үзээрээс амар гоё гэсэн. Яг ревюуд гарахаар бас илүү дэлгэнгүй харъя. Гэхдээ одоо 7 хоног л үзлээ шүү дээ театрт гарахад. I can see you. Бүр амар гоё байна гэсэн. Spielberg ер нь ямар ч байсан гэсэн Spielberg-ийн шинэ киног тэр үед нь кино театрт үзэх боломж байна гэдэг бидний хувьд бол зүгээр жаргал байхгүй. Энэ бол privilege байхгүй юу? Яг үнэндээ. Spielberg, Scorsese-ийн одоо юу The Killing of the Flower Moon Killers of the Flower Moon театрт гарсан шүү дээ. Монголчууд нэг үзег үхэхдээ Scorsese-ийн шинэ киног театрт гарахт нь үзнэ гэдэг зүгээр баг нэр төрийн хэрэг байхгүй юу? Киноны фэн хүний хувьд бол кинонд кино урлагт хайртай хүний хувьд Spielberg муу адил. Am much more inclined now than I was when I made Close Encounters. What? Трейлер энэ нөгөө нэг Альберт Хичкокийн нөгөө нэг киноныхаа талаар өөрөө ярьж байгаа трейлер хийдэг байсан дээр үед тэр шиг трейлер юм биш. Nice. To really believe that we're not the only intelligent civilization in the universe. What did you steal? Secrets. People haven't. Josh O'Connor, Callum Turner хоёрыг ялгадаг байсан. Callum Turner сая Dua Lipa-тэй гэрэлсэн. Тэгээ одоо ялгах асуудал болсон. Тэгээ Dua Lipa-гийн нөхөр нь Callum Turner, Dua Lipa-гийн нөхөр биш нь Josh O'Connor. Great to know the truth. This is a story about us. All of us. Good morning, Kansas City. Up against. Яг оригинал бол биш өмнө байдаг байсан. Гэхдээ одоо үед шинэ формат нь шүү дээ трейлерийн. Nice. Тэгээ Spielberg ингэж орж иж байгаа надад айгу таалаж байна. Тэгвэл яг энэ киноны хайп Монголд бол ерөөсөй байхгүй. Бүхэл бүтэн агуу Spielberg-ийн
том төсөвтэй кино Ready Player One-аас хойш анхны том төсөвтэй том кино гарах гэж хахад бүр ингээд таг байгаад би бүр айгүй харамсаад тэгээд цэмэр мэдээж бизнес талын байгаа учраас үзүүрээ канселсан Supergirl ч гэсэн адилхан тэгээд ягаад канселсан гэхдээ би бол амар тийсээ ядуулж байгаа. Most extraordinary event in human history. What's happening to me? I'm frightened. I'm frightened out of my wits. You don't need to be. You have someone else. Daniel Kellner. Who is this? Do not go back to the house. They found you. I don't know who you are, but they're gonna kill you. The human race cannot accept. Wyatt Russell says. Ёо энэ кастны амар юм бэ те. Hugh Grant байна. What am I doing? What am I doing? This 79-year cover-up of the truth. Holman Domingo. We're interrupting our coverage. How will disclosure change us? I believe for the better. It will remind us of our capacity for empathy. Nestor Sheen энэ цаана байгаа жүжигчин чинь нөгөө Dark Knight The Dark Knight дээр хотын Gotham-ийн захирагч тоглодог, Mayor тоглодог жүжигч санагдаад байна. And that there is something bigger out there than just ourselves. The only way to know your purpose is to go back to where it all began. I know you. I know you too. Whoa. What happened to us? I used to say to myself, wouldn't it be wonderful if all of this turned out to be true? I'm now thinking, wouldn't it be wonderful for people to know they're coming? All of this is true. Ooh. Nice. Disclosure Day. Амар classic трейлер байлаа. Awesome. Awesome. Саяны сүүлийн шилжилт ялч байгаа байлаа. Яа, за гой. Би өчтөө үнэхээр тийш яд үлээж байна энэ киног бол. За Supergirl сүүлийн трейлер IMAX. За бас л амар хүлээж байгаа кино доо. My cousin and I have very different ideas about what it means to be a hero. Oh. Kara Zor-El. He sees the good in everyone. And I see the truth. The brigands brought destruction to every corner of the universe. The galaxy must be defended. You cannot give up on me. Nice. Loba. Now it's a party. Oh, that might be a problem. Woo. Нилээ emotional кино болох юм лээ. Харагдаад байгаа шүү. I know it's pretty colorful, but yes, that's just so everyone knows we're good. Yes, манай ёо David Corenswet Superman бүр яаж ингэж гоё таардаг вэ ёо. David Corenswet гарч байгаа нь гоё юм. Loba. I'm going to tell you something. Only one of you is going to make it out alive. We haven't been formally introduced. Nice. Oh, nice. Woo. Bye.
За энд л ста хайп өндөр байна. Гой. Let's go. За сүүлийнх нь Anya Taylor-Joy-тай цуврал байгаа. Юунаас хойш Queen's Gambit-аар бүр global super odd болсноос нь хойш бол цувралаар бид нар үзээгүй байгаа. Тоглоочгүй санагдаж байна. Юун дээр гарсан баг. Тэ Peaky Blinders дээр нэг гарсан байдаг. Гэхдээ тэр нь яг Queen's Gambit-ийн дараа баха. Тэ? Гэхдээ яг үндсэн гол дүр гэдэг утгаар бол анхных. Тэ би нэг эхний teaser-ийн дээр хэдүүлээ үзчихсэн. Тэгээд энийг бас харъя. How can someone so small cause so much trouble? Бас л трейлер starts now. Lucky. Listen to me. Apple TV ч бас гоё шүү. World's a complicated place. I taught you how to survive in the life that you were born into. I know, Dad. Манай энэ жүжигчин чи хэн блэ? Энэ ста айгу гоё жүжигчин шүү дээ. Star Wars Center дээр бас кино бид нар тоглодог үлээ. Кино бид нар тоглодог санагдаад байна. Айгу гоё жүжигчин. Нэрийг марцлаа. Олон юм дээр тоглолт юм аа. Just thinking I'd like to get out of here alive. Everything is going according to plan. Until it isn't. Carrie. My husband was gone when I woke up this morning. Hello, dear. It's been a while. Ooh. Where's my son? I don't know. Where's my money? I don't have it. That's the wrong answer. As dangerous as she is, every person's got a rhythm. You learn to play it, you can make them dance. Excuse me, sir. Can you help me? We'll get you somewhere safe. Thank you. Thank you. Nice. How can someone so small cause so much trouble? Whatever game you're playing here, Lucky, it's not going to go the way you think it will. I'm done running. From you, from anyone. Cool. 7 сарын 15-наас гарч эхлэх юм байна да. Тэгэхээр дуусгаж байгаа л үзэхэндээ мини series гэдэг байгаа шүү дээ. Хэдэн ангитай болоо? 8 юм 10 ангитай л байх бах та. Нийт эхлээд шууд 2 анги гарах юм байна. 7 сарын 15-нд 2 анги шууд гараад тэгэнгүүтээ 2 3 4 5 6 7 8 ангитай л юм байна. Тийм 7 юм 8 ангитай л байх юм байна л да. Cast болго Annette Bening, Timothy Olyphant гэхгүй түрүүний жүжигчин Timothy Olyphant. Тэр agent шар үстэй FBI agent байсан шүү дээ. Энэ Anjanio Ellis Taylor гэдээ бас айгуу гоё жүжигчин байгаа. Энэ thumbnail дээр харагдчихад. Энэ бас айгуу гоё жүжигчин. За. Энэ бол бас зөвүүн байх шүү. Action thriller, crime thriller цувралтай. Nice. За. Энэ үрээд өнөөдрийн бичлэгээ өндөрлөе. House of the Dragon үзэртэй хамт байгаарай. 5 цагийн влог орсон байгаа шүү. Үзээрэй. Тэгээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяр таа.